Идэр 4-9-ийн жавар тачигнахад амьтаа амьгүй бүхэн тис хөлдөх тайгын өвл хэцүү. Гэвч догшин байгалийн өөрийн төгс төгөлдөр гэж бий. Тайгын анираас өвлийн царцуу хүйднээс тэртээ алсаас аялгуу дуу дуулдаж байна. Тэр тухай ярий. Өвсгөл аймгийн Улаан уулсан Дархадын нутаг алаг шишигдийн хотгор энд жавар тогширч байгаач амьдрал үргэлжилсээр Нягур хаачаа. Нягур хаачаа төөрсөн. Бид нар маргааш ирэх зураг авах вэ? Та хэлчихээ хэрэгтэй. За би орой ирэх бай. Орой ирэх бай. Би соёлын төвд одоо ажил руу явуулаа. За. энэ хүнийг Намжилмаагийн цог бодрох гэн одоо 52 настай. Уугуул дарахад хүн тайгын дууч ардын авьяастан. Ер нь дарахад дуу бол нэг 3000-аад орчим дуутай. Тиймэрхүү байдэн. Тэгээ одоо биний хувьд бол одоо игээд бодоход бол яг энэ дарахтын хотгорт энэ ер нь дарахтууд бол нэг 260-аад орчим дууг аялдаг гэж дуулсан. Тэгээд баг за миний хувьд бол би нэг 20 гаруй дарахад дууг одоо ер нь дуулж байгаа юм. За ингээд та бүхэндээ би өөрийн одоо энэ нутгийн нэг алдтай дуу сонирхуулъя. За миний энэ дуулах дуу бол уйгур дуу байгаа. Самгалдаа идэг дуу. За энийг Монгол дээр орчуулвал алаг уул гэсэн нэртэй дуу байгаа. Тэгээ би энэ дууга та бүхэн дуу сонирхуулъя. Ажусандо харапгорда халахилек самгалдэй ажусандо гэрвэнэгиша хаядаштаг дерлаборал. Нутгийн дархан мегмар урд нь сумын шуудан холбоонд ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан. Одоо нутгийн олондоо тусалж хар төмөр нүдж нугалж нүд гарч илээд суун. Залуу явхдаа шуудан хүрэх гээд сумаа сум руу алхдаг байжээ. Тайгын нуруу давж алхах барагтай аавын хүүд амраг бай. Энэ сарын 1-ээс миний аль өөр болсон шүү дээ. За би тэгээд дарахад дууны багш болсон. Тэгээд одоо танаа өөрөөр лавлах тэр хийхээ өөрөөсөө нэг тоглоомж үзүүл юм. Ийм ажилтаа. Тэгээд одоо дарахчид юу хийж байдیں۔ Ер нь дархан хүн ямар байдیں۔ Та ер нь яаж авах юм? Энийгээ та надад нэг ерөнхийдөө тайлбарлаж хэлж өгөө те гэж би тэгээд. За би чинь уран нарийн юм хийдэг бай нэг өдөөн барган юм хийдэг. Цооч цоорох те. Манай нутгийн таныг ямар сандаа нарийн мягвар гэж байна. Манайш олон мягварууд байдаг. Бүгдээрээ урдсаа нэг дагуултай байдаг. Өөрөөр таныг тоглоос. Тэрийг өөр сонирхож. Танаас бас одоо мартагдсан дуу өдр ганц нэгэн дуу аялуулж үзмээр байна. Миний одоо ажлын гол чи. Дуунд ч сайн гүйтэй. Хоолоо молоор хамаагүй зүгээр л.
Цог бодрох дархан мегмарын дэрсний учир нь түүний хил хуурыг сонсох гэснийг ингэж сонсохын учир бас бий. Манай соёлын төвөөс ийм судалгаа явуулж байгаа юм бид. Тэгэл одоо энэ хэл хуур одоо тэгээд дарахад дуу одоо тэгэл хөгжмийн зэмсэг байвал одоо дарахад хүн ямар шиг хөгжмийн зэмсэг хэрэгэлдэв юм гэдэг талаар бид нар бас соёлын төвд ийм юм хийж өгсөн ч болж байна. Тий. За. Одоо энэ хэл хуур одоо тэгээд дарахад дуу одоо тэгэл хөгжмийн зэмсэг байвал одоо дарахад хүн ямар шиг хөгжмийн зэмсэг хэрэгэлдэв юм гэдэг талаар бид нар бас энэ хуурыг одоо арай том хийж болно. Болно. Энэ судлаа. Тийм хэцүү гайгүй юу? Харин энэ хүүхдүүд ивэн олдгүй юм нэг ая тоглож чадахгүй дон гэдэг. Тийм л маягтуул тийм л шиг байдаг. Зарим хүүхдүүд ивэн олдгүй юм хаашаа нэг сурахгүй л байдаг. Яг тийм ба. Зуух хэрэг шүтэнтэй тулгаал ориг. Шүндээ тулгах юм. Би зуудаг гэж ойлгоод байхгүй. Зуухгүй. За шүтэн унсан хүн бол дуу гаргахад бэрх юм шиг байгаа юм чи. Шүд муутай хүн тийм ээ. Тэгин. За танд их баярлалаа. За. Маш сайн тоглож ирлээ. Тэгээ одоо бид хүүхдүүдэд очиж ингээд хэл хуурхтэн танаар одоо их багшлуулах таарлаа шүү дээ. Энэ сум саяхан шин соёлын төвтэй болсон. Бас гэрэл жидэнтэй болоод удаагүй байна. Өдөртөө хүйтний ирж нар ээлэж харихгүй байна. Цог бодрох өглөө 1-2 айлаар ороод өдөр тийшээ ажил руугаа явлаа. Гол ажиллахаар яг амьсгаагийн цэвэр авахуулаад тийм ээ тэр гоншидгээр бойлуулаад за хөгжмийн багштай хоёрын гол ажил танай ажил болох нь ойлгомжтой зүгээр л дарахад аялгын айл оригами дарахад дуу гэж юу юм гэдгийг ойлгохгүй болохоор чи эдгээр чинь ичээд дарахад дуу уулсан мөртлөө хатгаар дуулаад ингээд одоо саяны бадаг дуулж байна тий. Будналтай хөргөн тайгаасаа гэх тэгээд нөгөө буянтай шинжин амбандаа гэл ингээл дуулна шүү дээ. хитэн сайн хөгтөд дамжуулаад цаашаа сурахгүй болохгүй байна. Одоо эдгээр ихтэл сая ярьлаа шүү дээ. Ёс зүйний асуудал. Чи бас арай л өөр хэлэх гээд байна шүү дээ тий. Будналтай хөргөн тайгаасаа тий буурлаараа яаж л буянтай шинжин амбандаа буугаад мордохгүй яа. Соёл. Одоо ялангуяа өв соёл дотроо дарахтай одоо энэ аялал, дуу одоо яг жинхэнэ утгаараа бол устдаж байна гэж хэлэхэд бол бараг болохоор болж байгаа. Бидрээс хойш бол ер нь алгуулах тийшээ хандаж байгаа учраас энийг авч үлдэхэд хамгийн том чухал алхам болдог энэ цогоо ах юм аа. Дарахад дооны багш гэдэг юм сайхан алхам тушаал байгаа. Их өндөр танаалаас өндөр дуу дуулаад орлож яг шилжилтийн нас руу хоолн бой дөрөөлөв. Нөгөө хоолнд юу ч биш болоод. Энэ дуултын битгий бие гэж хэлж байна. Зүгээр дууна ингээл явна. Ямар ч юу яахаар ч юм.
Ямар дахад хөдөлгөө юм биш. Хипхоп R&B хөдөлгөө. Таваас яг сайн шиг битэн ингэж намалцаад өөр сайн нүрээрээ дуулаа. Юу агаалах дуулах нь гол биш. Энэ чинь бол яг одоо дулгаа мэдж байгаа шүү дээ тийм үү? Энэ хоёр чинь хоршил дуу шүү дээ яг тэр жүжиглэлтээ яа дуулах хамгийн гол нь дулгаа чиний гол юм болохоор чи өөрөө мэрэгжлийн үед одооноос нь амьсгаа алтын зүг сурах болох тэр чинь гэсэн нэг юм нөхдөд болоод хизээ засрахгүй. Тийм бол амьсгаагийн нэг хэл зааж өгөөд тэгэд юу яагаад өглөө гама уншуулт хүүгээр шууд аваачаад нүдээд эдрийг яагаад Тэгэхээр энэ тэр гол улсууд нь баг тэгэл өөрх нь бурхан болоод явчихдаг. Гадаа ер нь энэ л бүхэл дархлын лүх сумуудаараа л явна гэсэн тийм тооцоо бодолтой байна. энэ дахад энэ хөгчөөлээ одоо нүүр соёл устдаж байгаа учраас тэмдэглэж авчлаа. Ер нь энэ ёс заншилтай холбоотой баяруудаас хурим найр тэр баяр тэр ёс тол болгон дээр та очиад нэг ерөөл магтаалаа хийлээ дуулж хатдаг тэн дээр нэг хөгчүүд юу дуулж байна эдрээгээ судлах л голоо шүү. Тийм хамгийн ихний ажил бол цагаасаар л Хамгийн гол ажил тийм ээ. Хөгчөөл дээр жоо хаалцсан байгаа дээр. Тийм ээ. Тэр хөл ванда. Тэр хотор ууж юм болсон. Өндөр настангууд маш их байгаа л да. Тэгээд өөрхийн өндөр настан усуд хөдөө орон нутагт байна. Бүр одоо алс өглөө газар байна. Тэр үл манай улаан улс бол нэг за ер нь дэс 50 төгсчүүл ер нь энэ дарахт дууг бол ер нь хаяагүй ямар ч байсан нэг өв соёлыг хадгаж өгөх гэж би боддог. Онгараад одоо нас өдөр хэд хөрч зооглох гэж байна. Маян харин яс хөрч байх шүү. Одоо тэгэл баг ирлүүгээл орж байна гэсэн үг тийм ээ. Тий. Тэгээ сайхан өндөрнөөс энэ бол одоо манай улаан бол эрдэ олдошгүй ховрнаас болчихвол боллоо гэж ядаа. Харин тэгж байна. Хамгийн өндөр настай тоонд эрдэ баг орж байна шүү дээ тийм ээ. Тэгж байна. Тийм байна. Тий. Тэгвэл манай дарахт дуу чинь ингээд нэг аян дээр яваад байгаа юм шиг мөртлөө. Үг нь бол шал өөр. Тэгээд хүн яг нарийн одоо ингээд сонсвол бас аяны хооронд бас зөрөө байгаа. Ингээд зүгээр энгийн хүн ярахад нэг дууг нэг л 10 дууг нэг аяар дуулаад байгаа юм шиг л хүн санагдаад байгаа. Тэгээд тэр яг ингээд таныг чагнаас сонсч явахад өөр болоод явчихж байна ингээд тийм ээ. Яг тийм байгаа тий. Илжөө буруу байна үг нь ямар байна одоо тэр үнэн одоо дуулж байна гэдэг та нэг над зөвлөгөө өгөхгүй дээ. Би нэг аялаад өгс заа юу. Хой хазар чи 소재치 한현오 Хөгшчүүлийн олон хүн дарахад дуугаа мартаагүй байна. Гэвч мөнх наслах хүн гэж байх биш те. Энэ дуу хуур хөгшчүүлтэйгээ хамт бас тэнгэрч ярах бий. Тийм аюул бас байна. Зам жаахан эсвэл бай. Дахад дуугаа дуулцгааш байгаа юм байна. За тэгээд Тодорхой шинжтэй орч тийм ээ. тийм цас их болсон да. Тийм байна. Томын ногоноос нааш өөр нэгэн цастай. Тайгын жавар дарахад нутгийн үл цогж автлантай сайхан цагаан сар болох гээд хэн үл завгүй. Голын мөс тас хөлдсөн ч дор нь хөндөй үсэхгүй болохоор энэ хоёрыг нилээн махаллаа. Дарахад хүний хар нялхаас мэдэх ажил ая ив нь олдно. Цог бадар хууч яриа сонсох гэж гун гол дээр ирсэн юм. Морин тэрэгч бас эдний дундны мөс аваачаар ирсэн. Эргээд өвөр орж байгаа юм шиг. Тийм. Тэгэхээр хүнд байгаа юм шиг. Хүнд үү?
Одоо нэг л ажил юм болсон одоо яаж игээд авандаа хай тийм үү? Авах яа. Өөр яах юм бэ? Өөр юм одоо. Хүнтэй гарч ирнэ. Хүнтэй. Ер нь дахад дууг ер нь л багасаа сурсан. Би одоо нэг 2 дугаар ангид байхдаа л ер нь дахад дуу зөөрөнт миний үеийн хүүхдүүс дуулдаг байлаа. Надаас дээш үеийнхэн байлаа. Бүр хөгсчүүл дуулдаг байлаа. Гэхдээ яг одоо энэ магтсан сурна гэдэг шиг би яг энэ дахад дууг одоо ер нь нэг 80-аад оноос хойш л дуулсан болох уу гэж боддог. Дуулж яваа л гэж боддог. Ажусандо харапгорда халахилет самгулдэй ажусандо гэрвэргишо хаядашток дэрнабор тань тэгөө зай гэдэг гардаг одоо зай гэхээр бас гулсаад ус гэж байдаг. Тэр багш хаясаа хөтөлтэй яг энэ мөстэй байгаа. Энэ сүрлэг уулас тайгын өтгөн модод цэлмэг хөхтөнгөр мянган жилийн өмнө байж л байсан. Дахиад 1000 жил өнгөрөхөд байх л үз. Хүний амьдрал хажууд нь юу вэ те? Соёлын төвлөргээд ажиллаж байгаа юм. Тэгээ би энэ сая 1 сарын 1-ээс эхлээд энэ соёлын төвд дарахад цаатан дууны багш гэсэн оронтой бий болсон юм. За энэ бол ерөөсөө Хөвсгөл аймгийн хэмжээнд ганц л оронтой. Гэдэг баг Монголын хэмжээс нэг гэхэд болох. Тэгэхээр миний ажил юу гэхээр зэрэг би одоо тэр дарахтын өв соёлыг хөгжүүлэх, одоо тэр хүүхдэд заах, дунд насныхан заах, хөгжүүл та нараас юм сурах. Одоо миний ажлын ихний гараа ингээд ийм сайхан хэлээд би их урамшиж байна. Тэгээ би бол өөр одоо эртээ сайдаа би багш болог ард түмэн та бүхний энд нач уянаар одоо дуусан цог гэсэн нэрийг хайрлаж хамгаалсны хүчинд би одоо энэ багш гэсэн цол үрсэнд их баярлж байна. Хаалтаа маш их баярлж байна шүү. Сүрнэгтэй хүнэн тагуунда 아소들고 곳은 그만 일시대 흐른 타고는 아니를 것은 그만 자, 멋있어. 이렇게 와야겠다. 30도가 넘는 데서 나다 쏴. 서르지 건보고 좋아. 어떤 말씀 못할 훈이면 돈 담는 데를 데려와. 네. 얘네는 새로운 있잖아요. 일들을 살아내 대대를 argımca tomacalı çadı hoçay ara tegi yauhara amargımını baltak balda seçay. Одоо тэгээд өөрийн сонирхол болсон. Тэрнээс одоо яг миний тэр ах トゥ төрөл төрөс дотор дуулдаг хүн байдаг л байсан байлгүй. Би одоо яг нарийн ширээ сайн мэдэхгүй юм байна. Тэгэл одоо өөрийнхөө сонирхолоо гэж дуулж сурсан болох л гэж бодож байна.
Гэхдээ би бол одоо ер нь тэр дарахт өвдөөдөө сурыг ер нь ард түмэл хүргэе гэж өөрийнхөө зүгээс их л чармаалт мэрэгтэй тавьж байгаа юм. 헌야만 술러자왔다 아르다 호란들을 진 아또만 술러자왔다 야바헌내라라 성가모든 도시락에 들들라 초탄사가 막았다 되겠어 또 야가 헌야 하려 자왔다 또 여기는 마당가 배치 마당가 외치한테 지네 эцэг болох тэр сунам зайсан гэдэг хүн болбол одоо өдөн чин давааг хавар нэг тахин намар нэг тахин чишгтэй хонхор гэдэг чинь одоо Игиалийн туурсан одоо гэр гэсэн үг. Тэр гэрээ чинь хаалгана гэсэн үг. Өдөн даваа. Тэм учраас өдөн даваагуудаа их залбирч өдөн даваагуудаа их яг холбодох дурах юм ордог гарах юм гардаг энэ даваагаар чинь хаалгал гэсэн үг. Гэдэг байсан гэнэ үзээ одоо. Аривын алг шишгийтэй арай доошоо нутгма аралжарын даваа. Хотны хөндөний ногоон хонхраадаага найгаж байна. Хонны хөндрийн хөхөн хошоо холбон донгод жаар. Донгодлаа дараалдаг. Зал хоордуу энэ чин дуулал өнгөрөхтэй зэрэг хөрүүжих бол эрт хангин жил яг модон дотор хөхөө донгод байгаа юм шиг. Ирд аюулан гойд уйнгол коло төгөрөж. Хасхудастан жигээ байсан. Тэр отагаар хэнэмэн гавксэн давааji виш даваажа болгожсэн гарам хэнэмэн гэрхий хото. Тэгнэр. Одоо тэр үед манай ээж бол намжмаа нэртэй шүү. Тийм байна. Тэгэж одоо Улаанбаатарт очоод нөгөө паспорт өөрчлөгдөд явангуут нөгөө намжмаа нэр орхигдол одоо намжлмаа болчихоо. Улаан улс хүмүүс сургууль дээр худмаар наман эсрэгөө эмчэн бага чалгаалыг янз бүрээр урууж хөрөвсөр байгаа өнөө нэр маань ихээр пүрвэн орсоо пүрвэн сэсэр болт. Тэр нэг хэн соолав гэхдээ анхны миний анхны нэг дэгээр ангийн баг сэрэн надмид угаа. Өндөр сандаг багшгүй хоёр. Хоёулаа ярьж байгаа. Дэннийг наман эсрэгөө эмчэн бага чалгаа нэрээ соли. Тэгэхгүй бол энэ чинь дээр намаас захираа дуулахгүй сургуульд оруулахгүй байна гэж. Шархо борхоо. Тэгээ шархо борхоо хоёр болоод ахаа маань орсоо болгоод намайг сэсэр болгож. Тэгээ би сургуульд нэг хэсэг миний нэрээ 3 нэг ирээр тавьдаг байж байтал. Энэ лүндгөө туяа багш анх тэгэж чирээ. Одоо бодогч байд юм. Яасан хүн нэрээ ингэж тавьж байд юм. Одоо энэ 3 хэсэг нэгээр юм чин одоо бүгд наримдах Монгол ард улстай хадив байг Орос улсын нэр юм байхгүй юу? Ингээхлээр зэрэг чиний нэр чинь бол ийм нэр юм байхгүй гэж эсээ. Тэгэж бичиж одоо. Өөрөө болохоор 3 нэгээр тавь. Тэр над бид багшин одоо тавьж өгсөн. Энэ бол дархадын хотгор далдартай зөөлөнгийн хүрээ гэж байхад тэрнээс үлдсэн ногоон дараахийн цотгомол урхан. Хөгшчүүл энэ тухай мөн ч их юм ярих байх юм да. Хөгшчүүлээс одоо мэдчих чадах дуугаа хураа миний мэдэх юм зөндөө байгаа шүү дээ. Тэрийг л одоо за тэр ямар аялгаар ямар хое гадуна яг маратка хое дидэл томан маратуче дидэнэнгэ маратка хое
Өвсгөл аймгийн төв Мөрөн хот. Манай улсын хамгийн олон буюу 40 мянган оршин суугчтай том суурь. Цаг бадрах дүүтэйгээ уулзахаар имдэрлээ. Одоо хаа сайгүй элбэг дэлбэг юмтай сайхан болжээ. Гэхдээ тайгын хүний гарын аятаах юм байх болов уу? Ороо цаг бадрах төрсөн дүүтэйгээ уулзлаа. Дүүн цэргийн үлээвэр хөгжмийн удирдаач хөгжимчин. Бэргэн дүүн хөгжмийн багш. Ойр дуулзаагүй тэд удаан ирж сууцгаалаа. Дархад нутгийн хүү дуулаа цаг бадрах өлийнхөө даваанд ирлээ. Дархад хүний сүл тиймэр энд бий. Дуу хуурын ихэнч бас энд бий. Тэ хайрхуу. Бүлийн овоон дээр одоо дэрж мөрөглөг явах одоо сар шинэ дэхэж байна. Энэ овоогоор чин дээр үед мөртөө явган давдаг байсан. Одоо үед чин машин тэрхтээ болсон. Овоондоо залбирья, залбирья. 하셨습니다. 그러니 샤하여 다시다 보라.